эхнийх нь гэр хороололт амьдарч байгаа хүний хувьд яваад үзэхлээр өвөл дулаан байхын тулд голдуу нүүрсний сонголт байдаг. Гэхдээ нүүрсний өртөг нь өөрөө одоо сард бараг 400-500 мянган төгрөг болсон. Дээр нь нүүрсийг чинь нөгөө том шуудатай учраас зөөх тээвэрлэх оруулах. За тэгээд нүүрсээр нөгөө Монгол гэрт амьдрахаар чинь юугаар амьсгалах вэ ер нь ойлгомжтой. Эдийн засгийн хувьд болон эрүүл ахуйн хувьд нэг тийм асуудалтай байгаа. За захилгаан халаагаараар дан захилгаан халаагаараар халаа гэвэл зард нь маш өндөр болсон. Затгаагаар бодогдно. Хэрвээ түүнийг нарны их усурт оруулбал яах вэ гэдэг туршилтын төслүүдийг бид нэр хэрэгжүүлж утсан. Тэгээ нэг сарын нэгэнд ерөнхий сайд Чингистэй дүүргийн айлаас тэр өдрийг эхлүүлсэн. Хэрвээ та бүхэн медиагаас харж байсан бол яг л бид нарны их усүрээс тэр айлыг дулаанаа хангахад яг ямар асуудал байна вэ гэдгийг олж мэдхийг хүссэн юм. Олж мэдснийхэн дараа боломжтой гэдгийг мэдэнгүүтээ улсын хурлын ногоон тогтоол болгоод бодлого боловсруулсан. Тэгэхээр тухайн ээжийн хувьд ямар асуудал байдаг вэ гэхээр нэгдүгээр санхүүжилтийн асуудал. 15 сая төгрөгийг одоогийн банкны зээлээр төлөх юм бол сарын төлөлтөнд 750 мянгаас дээш болчиход байгаа. Нүүрснийхаа үнээс даваа явчихжин тий. Хоёрдугаар тэр хүн газрын гэрчлэгээтэй авах хэрэгтэй, банкнд авах барьцаатай байх хэрэгтэй. Хамгийн гол нь тэрийгэ эрчим хүчний одоо зохицуулах орон дээр юм уу дүүттэйгээ холбоё гэх юм бол 15 шат дамжлагаар ингээд дамжиж байгаа. Тэгэхээр тэр хүнд ерөөсөө нүүрснээс нарны хөөсрөөс шилжих ямар ч сонирхол үүсэхгүй байна гэж ойлгож болно. Малчин орлого хөдөөгийн малчид маань тийм ээ ердөө хоёр орлогын их үүсвэртэй байдаг. Нэг бол махаа зарч мөнгө олно, нэг бол ноолураа зарч мөнгө олно. Тэгээ эн чинь бас улирлын циклтэй. Тэгэхээр ихэвчлэн яадаг вэ гэхээр зарим тохиолдолд энэ орлогоо төрүүлж барьцаалаад дундын ченж гих хүнээс зээлэд авчдаг. Хэрвээ ганцуд нүүрлэх, бэлчээрд ороодох ямар нэгэн байдлаар малын толгой буурахад энэ орлого нь шууд тасарна гэсэн. Статистикийн дарга одоо хорооны даргатай ярьж байхад яг үнэндээ жинхэнэ ядуурл хөдөө байдаг юм аа. Энэ хоёр орлого тасархад бол малчин өөрөө нөгөө ядуурлынхаа доод түвшний зурааснаас доошоо орчихдог гэдгийг хэлж байсан. Нөгөө талдаа орлогогүй хүн өөр яах вэ? Хоцорон газар бараадна. Тэгээ энд ирээд дахиад нөгөө задгаагаар амьдраа, дахиад нүүрстүүлээ, дахиад ямар нэгэн цагийн ажил эрхлээд гэдэг юм уу такси үйлчилгээнд яваад манай нөгөө хот өргөчөнд хилээд очиулаад дийлэхгүй байгаа цикл маань үргэлжлэнэ гэсэн үг. Инженертэй харилцан түүхээ хуваалцъя. Сэргээгт эрчим хүчний шинэ их үүсвэртэй тэргүй бид нар дутагдaltaй амчин олон төсөл барий хэрэгжүүлээ, олон станц барий гэж хэлж болно. Гэтэ яг үнэндээ санхүүжилт гэх асуудлаас илүү зөвшөөрлийн хүнд сурталын шат амжилга маш их байд юм байна. Бидний тухайлан уулзсан инженер бол жишээлбэл барилга угсралт нь 6-аас 12 сар болсон байхад дундчлаад үзэхэд тийм ээ. Зөвшөөрлийн хугацаа нь бол хэдэн жилээр яригдахаар хугацаа үүссэн байна. Энэ дотор бол байгаль орчны, үнэлгээний, газрын гэх юм уу холбогдох зөвшөөрлөд олон зөвшөөрөл хамаарч байгааг ойлгоорой. Тэгэхээр яг энэ нөхцөлд яагаад манай эрчим хүчний хөөсрүүд нэмэгдэхгүй байна вэ гэхээр хувийн хөвшилт бид хөндлөлийг нь хөнгөлж чадахгүй. Тэрнтэй бас холбоотой байгаа. Банкныхантай ярьж үзэхлээр ногоон санхүүжилтийг бол бид олгож байна. Гэхдээ хүссэн хэмжээндээ хүүгийн хөнгөлж өгч чадахгүй байна. Тийм болохоор яадаг вэ гэхээр нийт ногоон санхүүжилтийн задаргааг хараад үзэхлээр голдуу хамгийн амархан цахилгаан машин руу ч юм уу түгээмэл явцдаг. Яагаад гэвэл ногоон гэдэг шалгуур нь хэмжихэд амархан дээр нь болохоор одоо зорилтод бүлгэн арай төлбөрийн чадвартай ч гэдэг юм уу олон шалтгаан байгаа. Гэтэл бидний зорилго чинь нийгмийн асуудлуудыг шийдэх гээд байгаа. Яндан бууруулах гээд байгаа. Тэрийг төлж чадахгүй хүн зээлийн хүүгэнд бууруулж өргөж өгөх гээд байгаа. Дээр нь болохоор ногоон санхүүжилтийг хүртээмжтэй болгох гээд байгаа. Тэгээ энэ дээр бас дулаалгын асуудал яригдана. Дулаалга гэдэг бол эрчим хүч үйлдвэрлэлтэд тэнцвүүцэх хэмжээний үгэн чухал ач холбогдолтой зүйл. Гэр хэдий ч нэ дулаан байна, төдий ч нэ баг эрчим хүч хэрэглэнэ гэсэн үг. Гэхдээ дулаалгыг бид нар жишээлбэл зээлийн бүтээгдэхүүн гэж оруулж чаддгүй байж. Яагаад гэвэл бид нар тэрийг хэмжих үндсэн шалгуур байхгүй. Өмнө нь ямар байсан, одоо ямар байгаа юм, ямар ахиц гарч байгаа учраас энэ дээр банк үндэслэж зээл олгох хэрэгтэй юм бэ гэдэг асуудал нь шийдэгдэхгүй байгаа гэсэн үг. Цаашлаад энэ зээлдэгчийн шалгуур үзүүлэлтүүдийг нь хэмжилтийг нь хэмжиж чадахгүй байгаа болохоор нөгөө банк маань олон улсад санхүүжилтийн их үүсвэрээ тайлгнаж татаж чадахгүй байгаа гэсэн үг. Бид нар энэ олон хүний эрчим хүчний хэмнэлтийг ингэж нэмэгдүүлж байна гэдэг үндсэлтэнд бүрэлдэхгүй байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ нөгөө MRV гэж яриад байгаа тийм ээ хэмжих тайлагнах тогтолцоо маань энд орж ирнэ. За одоо хөрөнгө оруулагчийн түүхийг ярив. Хөрөнгө оруулагчид голдуу Монголд орж ирэхээр та нарын зөвшөөрөл яагаад ийм олон шат дамжлага дамжсан байт юм бэ? Хоёрдугаар танаа яг хөрөнгө оруулах боломжтой төслүүд чинь хаана байгаа юм бэ? Ямар салбарт байгаа юм? Хэр түвшинд бэлтгэгдсэн материал байгаа юм? Гуравдугаарт нь эрчим хүч рүү бид нар
аль зоонд хаана ямар их үүсвэр хэрэгтэй байгаа нэгдсэн мэдээллийг хаанаас авах вэ? Дөрөвдүгээрт орон нутгийн бид нар та нарын хуульд заасан гой дэмжлэгүүд байгаад байдаг. Яг орон нутагт очихоор иргэдийн төлөөлөгчдийн хурал энийг ойлгохгүй байна. Биднээс давхарцсан тайлан нэхэд байна. Бид нарыг шийдвэр гаргах хугацаагүй хойшлуулад байна. Эргээд бид нар ямар нэгэн байдлаар хохирол үүсэж шүүхэд хандлаа гэхэд шүүхийн шийдэх хугацаанд маш удаан байна гэх зэрэг гомдлууд хэлдэг. Тэгэхээр энийг шийдэх боломж нь хөрөнгө оруулагчийн түүхэн дээр саяны хэлсэн асуудлуудыг бүгдийг нь цогц байдлаар нь тусгаад хөрөнгө оруулагчдад гол нь юу санал болгож байгаа, ямар төсөл санал болгож байгаа гэдгээ ойлгомжтой болох юм бол бидний эрчим хүчний энийг гачаал алга болох юм билээ. За эргээд хэрэглэгчийн төвх рүү очие. Цахилгааны төлбөрөөс бид бүгд лайдаг. Тэгвэл цахилгааны тариф байнга л нэмэгдэх нь гэж ярьдаг. Дэлхийд даяар угаасаа цахилгааны тариф бол нэмэгдэж байгаа. Хичнээн шинэ их үүсвэр орсон ч гэсэн энэ тарифыг эдийн засгийн эргэлттэй байлгах, салбарыг эдийн засгийн эргэлттэй байлгах хуримтлагдсан үр төлбөрөөс чөлөөлөхийн тулд тарифыг бид нар бол нэмэх ёстой. Гэхдээ цочор нэмж болохгүй, хүний амьдралаа бодолцоод ямар бүлэг хэдий хэр хэмжээний ачаалал үүрч чадах вэ гэдгийг тооцоолж нэмэгдүүлэх ёстой. Нөгөө талаар төр засаг шинэ их үүсвэр нэмэхээс гадна хэрэглэгчийн хувьд хандлагын сэтгэлгээний өөрчлөлт маш чухал байна. Магадгүй бид нар төвийн дулаантай учраас орон сууцнд амьдарч байгаа хүмүүс хамгийн тухтай амьдарч байгаа хүмүүс байж магадгүй. Гэтэ энэ тав тух биднэрт юу өгсөн бэ гэхээр цагийн гормоор хаана хизээ өдрийн ажлаа төлөвлөх үү, хизээ юм агуулах уу, хизээ хоолоо хийх үү, ядаж гэрлийн шилээ яаж химнэлттэй, бууралттай шилээр салах уу гэх зэргээс ахуулаад энэ салбарт нэвтэрсэн маш олон технологийн ахиц дэвшилтэй ухаалаг техник хэрэгслүүдийг ашиглахад хүргэж болох юм. Тэгэхээр эрчим хүчний химнэлт болон дулаалга гэсэн энэ байр сууцаа дулаалгах гэсэн энэ хоёр сэтгэлгээний өөрчлөлт рүү бид нар явах хэрэгтэй байгаа. Сургууль дээр очиж исэн 49-р сургууль Чингистэд өргөт байдаг. Тэгээд энэ сургуулиудын жилд төлдөг, сард төлдөг цахилгааны төлбөр, дулааны төлбөр хэдэн саяар яригддаг. Тэнгүүд бид нар улс даяар хэдэн зуун сургууль байгаа байлээ тийм ээ. Аймгийн төвүүд бол нүүрс төлнө, хотод болохоор цахилгааны татаас гээд төрөн дааж байгаа. Үнийн дүн хэдэн тэр бумаар яригдана. 49-р сургууль дээр ямар шийдэл хэрэгжүүлсэн бэ гэхээр сард төлдөг дулааныхаа зардлын өвлийн сарын 5 саяыг хэмнээд оронд нь хувийн компанитай гэрээлээд лизингийн хавтан сургууль дээрээ суйрлуулсан байсан. Сургууль цэцэрлэгийн давуу тал нь батарей хураагуур байх шаардлагагүй учраас өртгөн хамаагүй хямдхан. Тэгээд оронд нь сард лизингээр графикийн дагуу 2 сая төгрөг төлөө тэр сургууль 2 жилийн дараанаас нарны их үүсвэрээсээ дулаанаа хангаад явах боломжтой болж байгаа. Тэгэхээр бид цэцэрлэг сургуулийн багш нар хэрвээ үзчихвэл захирлууд үзчихвэл ногоон шилжилтэхээр заавал том ойлголт биш ээ. Нин тэргуунд саяны хэлсэн хэрвээ та боломжтой бол танай сургууль боломжтой бол нүүрсний зүхнасаа салаад эсвэл төвийн дулааныхаа эрчим хүчнээс хараат байдлаа жаахан бууруулад энэ шин шийдлүүдийн талаар бодоод үзээрэй. Хоёрдугаарт дотоод арчны агаарын чанар гэж байдаг. Сурагчдыг, цэцэрлэгийн хүүхдүүдийг маш их хөгжлүүлдэг зүйл бол энэ байдаг. Тэгэхээр ялангуяа утаатай улирлуудад үүнийг хэмждэг, дүгндэг, бүр боломжтой бол тийм ээ агаар цэвэршүүлэгч аваад санхүүжилтийг нь ямар нэгэн байдлаар шийдвэрлээд дотоод орчны агаар гэдэг зүйлд бүх сургуулийн захирлууд, цэцэрлэгийн захирлууд анхаардаг болоосоо гэж бодож байна. Гуравдугаарт сургуулийнхаа засварыг 100 амжуулаад хийгээсэй. Хэрвээ цагийн тусгаж хийх юм бол хүүхдүүд хортой будгаар амьсгалаад олон өвчний бас их үүсвэр болдог. Дөрөвдүгээрт эдэлж хэрглэж байгаа зүйлсээ бас ээж хүний хувьд би хараасаа гэж боддог. Маш олон хэвсэнцэр жишээлбэл хуванцар нийлэг учраас хүүхдүүдийг бас дэгдээд халахаараа дэгдэмхий бодис үүсгээд хүүхдүүдийн амьсгалын чанарт бас нөлөөлдөг юм билээ. Гэх мэтчлэн энгийн зүйлсээ сургуулийн түвшинд эхэлж болох зүйлсийг бас ногоон шилжилт гэж үзэж болно. Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаад бид 6 сар боллоо. Маш мундаг, чадварлаг, эх орондоо ямар нэгэн зүйл хийж бүтээчихье гэсэн legacy тийм ээ үлдээх өвөө илүү боцсон тим залуучууд цугларсан баг бүрцэнд би маш талархалтай хандж байгаа. Бид 2 улсаар 6 сар ажиллахдаа явсан байна. 11 аймгаар явж 10,000 гаруй хүнтэй уулзаж ярилцсан байна. Ногоон шийдлэр дулаанаа шийдсэн сургууль, цэцэрлэг, нарны цахилгаан станц дээр очсон байна. Инженерүүдтэй уулзсан байна. Дулааны цахилгаан станцууд дээр ажилласан байна. Тэгэхээр саяны миний ярьдаг түүхүүд бүгдээрээ бодит хүмүүсийн түүхүүд. Яагаад гэвэл хуулийн хэрэгжилт гэдэг
саяны ярьсан бодит хүмүүсийн амьдралыг өөрчилж ижил тэр хууль амьтаа хууль болох ёстой. Тэрнээс биш дээрэс нь ямар нэгэн байдлаар гадаадын тийм сайн туршлага тэнд тэгдэг ингэж орчуулж тавиад дээрээс доошоо хандах юм бол амьгүй хэрэгжсэн хангалтайгүй хууль олон байдаг. Тийм болохоор өөртөө ихтэй бид нар ногоон шилжилтийг улсын хурал дээр тогтоол олгож оруулаад сая өнгөрсөн 7 хоног засгийн газраар ногоон тогтоол гэж бас батлууллаа. Тэгэхээр яагаад бид нар энэ их ногоон шилжилтийг өөртөө ихтэйгээр хийсэн бэ гэхээр бид нар бодит хүмүүстэй тулж уулзаад ярилцсан байсан учраас дээр нь цогц шийдэл нь хаана вэ гэдгийг мэдчихсэн учраас тэгэхээр олон асуудал бид нар зөвхөн хууль юм уу нэг амархан зүйлээр өөрчлөлт гарна гэж хүлээдэг сэтгэлгээ бас байж магадгүй. Гэхдээ үргэлж ер нь аливаа ажлыг цогц хэрэгжилт болгоё гэвэл системээр нь харах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр манай энэ ногоон шилжилтийн экосистем санхүүжилт нь хаана байгаа юм? Тэр өрх тэр нэг технологийн хувьд тэр өрхөд боломжтой юм уу? Дараа нь тэрийг хэн хэрэгжүүлэх юм? Хэн авч явж манлайлал сайн хүргэх юм? Тэгээд цаашаага бүр задраад өөр ямар олон асуудалтай яам дуттайгаа яаж уялдаж холбогдож байгаа юм ч гэдэг юм уу? Цогц байдлаар харж иж улаан асуудал шийдэх юм билээ. Тэгэхээр ерөнхий сайд бол энэ ногоон шилжилтийн асуудлыг маш сайн ойлгосон. Маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Яагаад гэвэл эрчим хүчний салбарыг тэр чигээр нь өөрчлөх гэж байна. Зам тээврийн салбарыг өөрчлөх гэж байна. Ахаад дээр нь тодорхой хэмжээгээр хөдөө аж ахуйн бас салбарыг өөрчлөх гэж байна. Аж үйлдвэрийн салбарыг өөрчлөх гэж байна. Энэ болгонд тогтоод ирсэн хэм горим гэж байгаа. Олон хүнээс үгүй сонссон, олон сайдаас болохгүй гэж сонссон. Заримдаа би зөвлөж байгаагийн хувьд би болон манай баг өөрсдөө ч эргэлзэх үе байсан. Гэхдээ биднэрт өөр улсуудад энэ чиглэлээр ажилласан туршлага байсан. Энэ хүмүүстэй тулж ажилласан туршлага байсан учраас зөв стратеги бол энэ бүхэн хэрэгжих боломжтой гэдэг дээр ирсэн зогссон. Тэгээ бас зарим хүмүүс бодож магадгүй ердөө нэг 2 тогтоол гаргаад ногоон шилжилт гэж хэлэх нь зөв үү? Юу ихлүүлээд байгаа юм бэ гэд. Манай улсыг баймарж байгаа 2 хүчин үндсэн зүйл байгаа тийм ээ. Нэг нь эрчим хүчний хараат байдал, нөгөөх нь шатгууны хараат байдал. Энэ хоёрт бол бид нар нэгэнд нь 2.2 тэрбум доллар урсгаж байгаа. Нөгөөхт нь бас хэдэн зуун сая доллар ингээд жил болгон урсгаж байгаа. Энэ бүх хараат байдал биднэрт юг авчирдаг вэ гэхээр тэнд дэлхийн найтахад энд бид танаа төрдөг. Бидний үн нөгөө тэтгэврээ яагаад нэмэгдэхгүй байгаа? Махны үн яагаад өсөд байгаа? Энэ бүх асуултын хариулт энэ эдийн засгийнхаа суурь бүтцэд л байдаг. Тэгэхээр эдийн засгийн суурь бүтцийн тодорхой ачааллыг бид ногоон руу шилжүүлж хөрвүүлж байгаа. Ийм болсон болохоор би бас эдийн засгийн шинэ хуудас гэж хэлж болох байхаа гэж бодож байна. Том хүүхдийгээ баг байхад нь 2 удаа улсын эмнэлэгт хэвтчихсэн. Тэгээд 16 ингээд нэг өрөөнд өвлийн уйлралд нэг өрөөнд хэвтэх олон хоног хэвтэх ямар л байлаг байх вэ тийм ээ. Тэгээд тэр үед бол ээж хүний хувьд юу гэж боддог вэ гэхээр ямар ч жаргаар хамаагүй дулаан оронд ажил олоод явчаа гэж боддог. Яагад гэвэл би тэр үед нүүбэд ажиллаж байсан учраас бас шилжих боломжтой байсан. Тэгээд би явчаад 2 жил томьёогоо өсгчөө дахиад 2 дахь хүүхэд дээрээ ирээд Монгол буцаж ирээд төрөөд дахиад л эмнэлэгт хэвтсэн бүх байдал яг адилхан байсан. Тэгээд хүн болгон магтгүй яах вэ ингээд иймэрхүү покч гэдэг юм уу одоо үнцэг бас ярьж иж магадгүй л дээ. Гэхдээ миний бодлоор ээж хүн хүүхдээ өвдөхийг харсны дараахаас илүү зориг юу н байхгүй тий. Тэгээд яг би 2 хүүхдээ аваад дулаан орн руу явж болно л да. Тэ ард нь үлдчихэж байгаа хамаатан садны минь хүүхдүүд. Нийт ер нь Монголын хүүхдүүд яах юм бэ тийм ээ. Олиггүй л амьдарч штэ хэдүүлээ. Тэгэхээр одоо энэ нэг хайхыг хариуцлага гэж ярьдаг юм уу, нийгмийн оролцоо гэж ярьдаг юм уу, энэ зүйлийг л бодож бид нэр ер нь ажиллаа хийх хэрэгтэй юм билээ л дээ. Тэгэхээр яг бид нар дор бүрнээ ийм олон сайн менежерүүд ингэж системтэй бас харж чаддаг залуучууд нийлээд заавал төр гэлтгүүгээр хувийн хөвшилтэй, төртөө, иргэний нийгэмдээ орон нутагта гарч ирээд асуудлыг ингээд нэг цогцож яахын явуулаад энэ нэг ногоон шилжилт рүү шилжих гээд байгаа зөв хэв маяг руу жаахан дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. Тэсээ миний өмнөх ярьсан мөнх тамир сайдвал, дэд сайдвал яг тийм залуусын нэг бид гар нийлж маш их ажилтдаг. Тэгэхээр бас бүх зүйл бараан биш, зарим зүйл ингээ эрэг тишээгээ хөдөлж байгаа гэдэг бяцхан мессежийг би өнөөдөр хүргэхийг хүссэн юм аа. Баярлалаа.